Сайн байцгаана уу? Бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд энэхүү видеог бол 29.3.0-ийн хэрэгжилтийн эхний үе шатад зориулсан хамгийн сүүлийн видео зааварчилгааг та бүгдэд танилцуулж байна. За энэ 29-ны видео хичээл маань бол бүх одоо програм офсруудад мөн тэр програм офсрууд маань төсөл хариуцж байгаа одоо спонсоршип юм уу, education юм уу, economic юм уу, health юм уу тэр тухайн прожект одоо хариуцж байгаа стафууд буюу програм офсруудад зориулж байна. За тэр хүмүүсүүдэд болохоор илүү 29-ныхоо локремиг буюу одоо 29-1-ийн 29.3 системийн хэрэгжилтийн эхний үе шатыг хэрхэн хийх тал дээр одоо илүү чиглэнэ. За EDP менежерүүдэд болохоор хөө видео нь одоо прожект програм офсрууд маань прожектуудынхаа локремиг хэрхэн оруулж дууссанд нь одоо үнэлгээ өгөх, мэдээллийн чанарыг шалгах зэрэгт нь илүү чиглэнэ. Тэгэхээр та одоо прожектуудынхаа локремиг програм офсрууд маань зөв оруулсан хэсэгт нь өөрөлдвөл data validation хийнэ гэсэн үг. За кластерын DME офсруудад энэхүү видео нь өөрийнх нь хариуцж байгаа EDP-нүүдийн прожектуудын локрем зөв орсон хэсэгт үнэлэлт өгөх, тэгээд орсон одоо мэдээлэлд нь data validation хийхэд нь зэрэг бол чиглэнэ. За 29.3.0 маань ерөнхийдөө манай EDP-ийн стафуудад айгүй хүндрэлтэй хэцүү нүсэр тийм систем юм шиг ер нь бол санагдж байгаа гэдгийг ер нь би өнгөрсөн хугацаанд бол олж мэдлээ. Гэхдээ ер нь та бүгдийг нэг зүйл дээр илүү одоо таадаг илүү хялбар гэдгийг нь танилцуулмаар байна. За ер нь бол 29.3.0 гэдэг маань манай одоо design document буюу одоо project design document PDD гэж нэрлэж байгаа. Тэрний одоо PDD маань өөрөөр хэлбэл одоо locrem маань бол байж байгаа. Тэгэхээр тэрний болон одоо leap budget template те одоо бид нарын прожектуудын бажетыг зохиодог Excel файлууд байгаа. Тэрхүү Excel файлуудын болвол онлайн Excel гэж ойлгоцоход ерөнхийдөө бол тодорхой 29.3.0 байна. Одоо бидний одоо design document budget template-үүдийн ер нь онлайн хувилбар юм гэсэн үг. Тэгэхээр за та хэрвээ програм офсер болвол та өөрийнхөө төслийнхөө локремиг л одоо энэ 12 сарын 15-ны дотор оруулаад дуусчвал тэгээд энэ 29.3.0-ийн хэрэгжилт таны прожектэд бол ер нь дуусчлаа гэж ойлгож болно. Та хэрвээ програм EDP байх юм бол бүх одоо 4 прожектын маань бүх локремууд орж дуусчихвал тэгээд ерөнхийдөө бол 29.3.0-ийг хэрэгжүүлж амжилттай дууслаа гэж ойлгоно. За санхүү нарын хувьд бол санхүү нар маань бүх бажтуудаа multi-year бажтаа бол зохионо. За multi-year бажтаа зохиогоод тэгээд тэрийг Leap 11 version дээр мэдээж хийцэн байгаа. Тэгээд тэрийг 29 руу импорт хийгээд оруулчихад бол тэгэл ер нь EDP-ийн хувьд 29.3.0-ийн хэрэгжилт бол ингээд 100% дууслаа. Эхнийх нь үе шат 100% дууслаа гэж үзнэ. За хоёрдугаар үе шат бол 1 сарын 2-ны өдрөөс бол эхлэн тэр үед бол бид нэр арай өөр юм хийн. Тэр болтол бол бид нар locrem болон multi-year budget FY budget-а оруулаад дуусгах шаардлагатай байгаамаа. За бажтын тухайд бол би тусдаа видео хийцэн тэрийг бүх санхүү нар руу бол явуулсан байгаа. Санхүү нар маань бажтаа хэрхэн оруулах тухай видео зааварчилгааг тусдаа мэйлээр авсан байгаа учраас тэр видеог үзээд хангалттай. За энэ видео бол locrem ер нь яаж дуусгах вэ? Locrem дуусгад л манай EDP-ийн одоо танай EDP-ийн жишээ нь 29-ны хэрэгжилт бол програмын прожектын хувьд бол ингээд 100% дууслаа гэж ойлгож болно. За locrem хийхийн тулд мэдээж та project design document-ийн version 3.1 гэдэг темплейтийг татаж авсан байх шаардлагатай. За тэрхүү темплейтийг та энд харагдаж байгаа хаягаас татаж авнаа. За энийг би copy хийчихье. Дараагаар нь яг үхээр энэ дээр paste хийгээд өглөө. За ингээд оронгууд чинь PDD-ийн project design document-ийн темплейтийг татах сайт гарч ирж байна. За энэгээр темплейтээ татна. Энэгээр бол
энэ темплет дээр хэрхэн ажиллах зааварчилгаа нь энэ дээр байгаа гэсэн энэ хоёр файлыг бол татаж явна. За эхний ээлжинд бол темплетийг татаж явах шаардлагатай. За ингээд темплетийг хадгална. Save хийгээ одоо хадгаллаа. За энэ темплетийг хадгалаад дууссаныхаа дараагаар та одоо project design document-ийн quick guide-ыг энэ доотх линкээр татаж аваарай. За ингээд татаж авах та энийг бас хадгалах уу гэдэг мэдээлэл цонх гарна. Ингээд save хийгээд тэгээд энэ design document-ээ та ингээд хадгалаад guide-ийг бол ингээд хадгалаад авчиж байгаамаа. За энэ хоёр файлаа хадгалж авсныхаа дараагаар та open folder хийгээд тухайн template маань энд харагдаж байна. Тухайн design document маань энд харагдаж байна. Энэ хоёрыг cut хийлээ. Тэгээд хэрэгцээтэй газар буюу за миний хувьд бол документ руугаа орлоо. Энэ шинэ фолдер үүсгээд өгчээ. PDD version 3-ийн 1 гэдэг нэртэй хавц үүсгэчихье. За энэ хавцаа нээлээ би энэ дээр тест хийж өглөө. За үүний дараа яах вэ гэхээр энэ гайдтаа та уншиж танилцж болно. Гэхдээ энэ гайдтаа уншиж танилцахгүй ч гэж болно. Учир нь яагаад гэвэл та энэ видеог үзчих юм бол ер нь энэ гайдыг бол гүцэд дагчлаа гэж ойлгож болно. За одоо дараа нь энэ файлаа заашгүй задлах ёстой. Энэ бол zip-лсэн файл байгаа. Энэ zip-лсэн файлаа шууд нэгээд ажиллаж болохгүй. Тэр тохиолдолд таны компьютер дээр design document чи хадгалахдаггүй үлдчихдэг шүү. Тийм учраас энийг extract хийгээд задлж өгнө. За энд бол таны оригинал version бол үзэж байна. За үүний дараагаар бол энэ файлаа бол нэгээд та lock frame хийх шаардлагатай. За lock frame хийхийн тулд яах вэ гэхээр энэ документээ нээлээ. За нэнгууд Excel файл дээр template маань байж байгаа учраас Excel нээгдэнэ. Тэгэнгүүт тань дараах энэ security warning гэсэн юм цонх гарч ирнэ. Та энэгээр option хийж ороод нэгдүгээрт Open the Trust Center гэсэн энэ доор байгаа линкийг дарж ороод эндээсээ macro settings-ээ нэгээд macro settings дээр энэ доор develop macro settings developer-уудад зориулсан macro settings тийм ээ. Энэ дээр Visual Basic Application Project-ийн object model-ыг бол зөвшөөрж байна гэдгийг сонголтыг өгөх ёстой. За ингээд окей дарж хаагаад дараа нь энэ доор байгаа enable-ыг discontent-ийг бол хийнэ. За энэ заавар бол нөгөө бидний татаж авсан энэ дотор бол байж байгаа. За хоёрдугаар хийх ёстой юм маань болохоор Excel рүүгээ энэ Excel-ийн Office button-аар дарж нээгээд энэ дээр Excel options command-ыг нээснээр энэ дээр include this many sheets гэж байгаа. Энийг нэг болгоно. Анх бол Excel-ийг new файл хийхлээр зэрэг энэ доор 3 sheet 1, sheet 2, sheet 3 гэдээ үүсдэг те. Тэрний тоо гэсэн үг л те нийтдээ. За энийг зөвхөн нэг л болгоно гэдэг энэ сонголтыг хийж өгнө. За үүний дараагаар яах вэ гэхээр та өөрийнхөө project-ийнхаа ингээд PDD файлыг бол хийж дуусгана. За энийг хийхэд та энд байгаа бүхий л sheet-үүдийг бөглөх шаардлага ерөөсөө байхгүй. Яагаад гэвэл энэ sheet маань 100% 29-нд өөрөө автоматар татагдаж орохгүй байгаа учраас бид нэр зөвхөн lock frame кодуудаа л оруулж өгөх шаардлагатай. Тэгэхээр зөвхөн энэ project summary болон project lock frame гэдэг энэ хоёрыг л ерөнхийдөө бөглөчөд бол хангалттай. Энэ хоёрыг бөглөчөд хангалттай гэсэн. За жишээлбэл яаж бөглөх вэ гэхээр та энэ дээр өөрийнхөө project-ийн кодыг тавих нь. За project кодыг тавихдаа анхаарах нэг зүйл маань энэ дээр заавал тоогоор эхэлнэ. Урд нь m гэдэг тоо бол байж болохгүй шүү гэдгийг та бүгдэд хэлмээр байна. За тэгэхээр яг үхээр энэ дээр код тавина 189 тэ 633 жишээлбэл. За ингээд project-ийнхаа number-ыг тавьчлаа. Дараа нь энэ дээр project-ийнхаа нэрийг бичиж өгнө. За project-ийн нэр маань юу вэ гэхээр за булган ADP дундуур зураас education project гэдэг. За ингээ ороод ирчихлээ. За дараа нь энэ дээр бол office name дээр мэдээж Mongolia гэд нэрлэнэ. Дараа нь энэ дээр area program гэдэг дээр area програмынхаа нэрийг болон програмынхаа number 2-ыг бол бичиж өгнө гэсэн үг. За гэхдээ яг уу ерөнхийдөө horizon руу оруулахад бол хамгийн гол нөлөөлөх
мэдээлэл маань зөвхөн энэ project number л тоочны буюу яг таарах ёстой. За энэ дээр project-ийнхаа life cycle-ийнхаа одоо байгаа life cycle-ийнхаа эхлэх болон дуусах онцоор өдрийг тавьж өгнө. За би жишээ нь яг булган дээр 10 оноос 16 он хүртэл ингэ тавьж өгч. За дараа нь log frame хийх нь. Log frame хийхэд яг үхээр энэ дээр goal бичиж өгнө. За энэ sheet-ээс бичиж өгөх юмнууд маань энэ дээр goal бичиж өгнө. Тэгээ энэ дээр outcome output-уудаа бичиж өгнө гэсэн. За жишээ нь goal бичихын тулд энэ дээр 1 гэд дарчихлаар outcome ороод байна. За goal-ийнхаа description-ыг энд бичнэ. Outcome-а ингээд 1 гэж тавьчихаар outcome. Outcome-ын дор output байдаг. Нэгдүгээр outcome-ын нэгдүгээр output тийм ээ. За энд орвол activity нь. За ингэнгუთ тоогоо бүглэнгуут таны ингээд sheet ингээд өнгө ялгачих хэвээр. Ингээ өнгө ялгачихвэл түрүү нөгөө enable гэдэг энэ дээр security warning option дээр бид нэр янзсан. Тэрийг хийж өгөөг бол энэ өнгө ялгагддаггүй шүү. За энэ дээр нэгийн 1 гээд нэгийн 2 дугаар activity, нэгийн 3 гэдэг ч юм уу. Тэгин гутаа дараад нэгийн 2 дугаар ч гэдэг юм уу. За гэх мэт чи нэгийн 2-ын 1 ч юм уу гэж явсаар байгаад ингээд бүх log frame бол байх ёстой. Гэхдээ та log frame-ийг хамгийн гол нь маш сайн шалгах ёстой. Яг дугаар нь байна уугүй юу? Заримдаа одоо чинь ингээ хүмүүсүүд ингэж байгаа 2-ын 1 гэдэг ингээ эхэлчих жишээтэй. Гэтэл яасан бэхээр 2 гэдэг outcome чи өөрөө алга болчлоо. Тэгэхээр ингэж болохгүй нэ. Тэгэхээр энийг 2-ын 1 биш 2 гэж эхлээд энэ дээр 2-ын outcome-ыг тавиад дараа нь 2-ын 1 гэдэг output-ыг тавьж өгөх ёстой гэсэн. За иймэрхүү байдлаар. За өөр бүглэх юм маань болохоор энэ дээр мэдээж goal бичнэ, энэ дээр outcome нэгэ бичнэ, энэ дээр outcome нэгийн нэгдүгээр output тавьчихэд энэ дээр activity-нүүдээ бичиж өгнө гэсэн. Дараа нь энэ дээр хамаарагдах T кодуудыг сонгож өгнө. За жишээ нь бол энэ боловсрол учраас P10 education гэж орж ирэх жишээтэй. Ингээд энэ саарлаас бусад бүгдэн дээр нь энэ кодуудаа ингээд сонгож өгнө. За индикатор код болон индикатор гэдгийг хоосон явна. Яагаад гэвэл индикаторууд маань энэ PDD-гээс системээр автоматар бол орж ирэхгүй байгаа шүү. Тийм учраас энийг анхаарах хэрэгтэй. Дараа нь means of verification кодыг бид нэр индикатороос сүүлд оруулаад сүүлд means of verification хийх учраас энэ хэсэг мэдээллүүдийг огт бүглэх хэрэггүй. За мэдээж outcome output эднэрүүд дээр болохоор activity-с бусад бүх юм goal outcome output-ууд дээр assumption бичиж өгөх ёстой. За тэгээ энэ саарлаас бусдын дээр нь child well-being-ийн objective-үүд буюу outcome кодуудаа сонгож өгөх ёстой. Дээрх кодуудаас бол сонгоно. Тэхийн тулд тухайн мөр дээр очиж нүдээ идэвхжүүлж ягаад select гэдгээ дарна. За жишээ нь өөр нүд идэвхжүүлсэн бол энэ конопч ажиллахгүй шүү. Тэгэхээр энийгээ дарж ягаад за жишээ нь юу гэдэг боловсролын хувьд болохоор за энийг C2A ч юм уу те гэх мэтчтэй ингээд иймэрхүү байдлаар сонгоод энэ ингээд log frame-а дуусгана. Зөвхөн энээс энэ дугаар байхад хангалттай. За log frame дээр болохоор энэ кодууд байж явах хэвээр. Мөн энэ goal outcome-уудын description бичээстэй байх хэвээр. Мөн эднэр нь одоо P10 кодууд нь бишээ T одоо 7 кодууд буюу одоо P26 хүртэл тэр кодууд маань орж ирэх хэвээр. За энэ индикатор код, индикатор means of verification код, means of verification зэргүүд нь бол хэрэггүй. Зөвхөн энэ child well-being-ийн outcome кодуудаа бол зайлшгүй сонгож өгнө. За энэ Excel-ийг одоо хийцэн бэлэн бол байна. За энийгээ би та бүгдэд нэгээд үзүүлье. За энд харагдчихэв. За одоо энэ дээр мэдээж би option дарлаа. Энэ дээр open trust center дээр macro settings маань угаасаа идэвхжсэн байна. Окей. Энэ дээр enable хийлээ. Окей. За ингээд нэгтж ажиллалаа. Одоо би summary sheet рүү орлоо. Энэ дээр project number бол тавигдааг байна. 189 633 гэж тавиад өчлөө. За би бусдыг хийхгүйгээр орхичлоо. За энэ дээр тухайн project-ийн маань програм officer маань ингээд бүх outcome энд байж ийн оруулсан байна. Бүх log frame-уудаа бол оруулсан байна. За log frame нь 2 outcome-тай байна. 2 outcome 1 2 гэж эхэлж байна. За эхний outcome нь болохоор 2 output-тай юм байна. Тэр нь бол 1-ийн 1 гэд эхэлж байна.
тэрэнд харьяалагдах outcome-ууд нь 1-1-2, 1-1-1, 1-1-2, 1-1-3 гэж байж байна. За дараа нь 1-2 гэдэг output нь байна. Output-ийн description байна. За output нь 1-2-1, 1-2-2, 1-2-3, 1-2-4 гэж байж байна. За дараа нь outcome эхэллээ. За outcome байна. Дараа нь output нь 2 outputтэй юм байна. 2-1, 2-2 гэдэг тусдаа өөрсдөө activity-нууд нь ингээд бүгд байж байна. За мөн энэ дээр бол T7 кодууд нь эндээс бол ингээд select T7-оор сонгогдож орж ирсэн байна. За индикаторууд хэсэг нь бол хоосон. За assumption-ууд нь энэ дээр орж ирж байна, тий? Assumption-ууд нь орж ирж байна. За энэ assumption бол дутуу байгаа юм байна. За энэ assumption-ыг би зүгээр жишээ болгоо. Энийг нь copy хийгээд paste хийчихье. Дараа нь энийг янзалж өгөх шаардлагатай гэсэн үг. За тэгээд activity-наас бусад бүх assumption-ууд нь бичигдэж орсон байгаа харж байна тавигд. За энэ дээр ингээд child well-being-ийн outcome-ийн кодууд нэгэ бүгдөгдөжээ. За үүний дараа яах вэ гэхээр энэ PDT файл маань 100% бол дуусаагүй ч гэсэн бидний хоройсонд оруулах анхан шатны суурь нөхцөлийг бол хангасан. Энэ хүртэл хийхэд ерөнхийдөө болоо. Энээс цаашаа болвол ер нь support ops буюу та бүгд одоо дизайн хийсэн үедээ бол хийнэ. За энэ хооронд ташрамт нэг зүйл хэлхийг хүсэж байна. За би жишээ нь ADP-нуудын маань life cycle-ыг гаргаад ирье. За энэ дээр ингээд за булган ADP маань 0.35 гэдэг дугаартай. За ADP маань 98 оны 10 сарын 1-нд эхэлсэн. 2016 оны 9 сарын 30-нд дуусна гэж. За нэг зүйлийг маань програм офсрууд маань бас сайн мэдгүй байж ич магадгүй. Хамгийн анх assessment дизайны үе байдаг. Өөрөөр хэлбэл суурь судалгааг бол энэ хугацаанд хийдэг. За энэ ADP-ийн булганы хувьд бол 98 оны 10 сарын 1-нд assessment дизайн эхлээд 1999 оны 9 сарын 30-нд assessment дизайн бол дуусчээ. Энэ үед бол яах вэ гэхээр дизайн хийдэг. Өөрөөр хэлбэл PDD буюу саяын энэ темплетээ одоо хийдэг. Энэ темплетээ бол хийдэг байх нэ гэсэн үг. Дизайн хийнэ гэсэн үг. За дараагаар нь implementation phase эхэлдэг. Implementation phase-ийн дотор манай ADP-нууд бол 1-р cycle, 2-р cycle, 3-р cycle гэсэн 3 cycle-тай. Ихэнх ADP-нууд бол ерөнхийдөө 2 cycle-тай байдаг. Зарим нэгэн ADP-нуудын хувьд бол 3 cycle-тай байдаг байх нэ. За булган ADP маань хувьд бол 3 cycle-тай байх нэ. За тэгэхээр энэ дээр юу хийгдэх вэ гэхээр түрүүн хэлсэн дизайн хийгддэг учраас энэ дизайн маань дизайн гэдэг нь цаанаа локрем байгаа. Тэр локрем нь ингээд 5 жил 2099 оны 10 сарын 1-ээс 2004 оны 9 сарын 30 хүртэл локрем маань 5 жил үргэлжилдэг байх нэ. За 2-р cycle эхлэхэд бол редизайн хийгддэг. Тэгэхээр редизайн хийгдэн гэдэг маань болохоор одоо тухайн одоо өмнөх энэ хэрэгжүүлсэн дизайн дээрээ үнэлт өгөөд тэгээ шинэ дизайн хийхийг редизайн гэж нэрлэж байгаа. Тэгэхээр тэр нь дахиад нэг 5 жил бол энд үргэлжилж байна 2004-өөс 2009 он хүртэл. За 3-р cycle дээр бас ялгаагүй мөн адилхан редизайн бол хийгдэнэ. Гэхдээ энэ өмнөх 2 фейзийг бол анхаарч үзээд тэгээ ингээд шинжилсэн одоо ерөнхийдөө төгсгөлийн шат руугаа чиглэх одоо transition шахуу тийм одоо локфреймийг бий болгож одоо редизайн хийдэг. За хамгийн сүүлийн final implementation phase буюу манай ADP-нуудын ярьдгаар бол transition дизайн хийдэг. Transition дизайн бол ерөнхийдөө үндсэндээ 3 жил орчим юм 2-оос 3 жил орчим үргэлжилдэг. Тэр нь бол одоо 14 оны 10 сарын 1 буюу FY15-аас FY16 хүртэл ингээ 2 жил ингээд энэ булган ADP-нууд ингээд transition үе учраас энэ хооронд бол transition дизайн хийдэг буюу transition log frame дээр ажиллаж явдаг бол гэх нэ. За энэ Excel бол дүрдээ хаачи. Одоо яг үхээр log frame оруулнаа гэж ойлгоно. За log frame оруулахын тулд та мэдээж хоройсноо нээх ёстой. За таны log frame оруулсан байх юм бол саяын Excel темплетээр хийгээд тий та үжээ одоо хоройсондоо бол оруулсан байна гэж ойлгож болно. Тий бат эрдэнэ. За энэ бол биндрия булган ADP-ийн маань за хүлээж байгаарай. Би пассвортыг хараадах юм.
copy. За password-ийг нуулаад авчлаа. Password-ийг тавилаа. Окей. Тэ. За ингээ 29 руу ингээд нэвтэрч орлоо. За Lockrim гэд түрүүнээс хойш яриад байсан маань та одоо Excel-ийнхээ одоо дизайн документийн онлайн хувилбар болох 29-ны планинг дотор Lockrim-ийг хийнэ гэж ойлгож байгаа. За энэ дээр бол та мэдээж хамгийн түрүүнд өөрийнхөө програмаа бол селектлж харах ёстой. Үүний тулд програм дээр ороод 0.1135 буюу булган ADP дээр очлоо. Ингээд search хийлээ. За булган ADP маань 3 прожекттэй юм байна. Булган ADP sponsorship project, булган ADP-гийн education project, булган ADP-гийн economic project. За эрүүл мэндээс бусад бүх project бол булганд байна. За ингээд харахад энэ create Lockrim гэж харагдаж байна. Энэ current version not applicable буюу тодорхойлогдох боломжгүй гэж байна. За ингээд энэ create Lockrim-ыг дарснаар та Lockrim-аа онлайнаар үүсгэх боломжтой. Тэгэхээр энэ дээр онлайнаар үүсгэх замаар явах шаардлага байхгүй. Учир нь юу гэхээр бид нар энэ дээр Lockrim-ийг ингээд хийгээд өгчөж байгаа учраас энийг бид нар 29 руу экспорт хийж гаргаад тэгээд Lockrim-ийг Excel-ээс импорт хийх замыг сонгож оруулнаа гэсэн үг юм аа. За түүний тулд яах вэ гэхээр за Lockrim-ийг оруулахын тулд мэдээж таны одоо програм профайл болон project профайлууд үүссэн байх ёстой. Энэ бол Lockrim-ийг үүсгэх одоо урьдчилсан нөхцөл. За програм профайлаа бүгдээрээ орчиж үзье. Програм профайлаа нээлээ. За програм профайлаа нэнгод булган ADP 1135-г харагдаж байна. 98 оны 1 сарын 10-наас эхэлсэн байна. 2016 оны 9 сарын 30 хүртэл үргэлжлэнэ гэж байна. За ингээд өөрийнхөө програм профайлыг edit програм профайл хийгээд үзье. За Lockrim болвол танаа одоо ADP маань detailed implementation plan хийдэг болвол энэ дээрээ basic unit of planning and community байх ёстой. За тэгэхээр таны програмын Lockrim-ууд хэрвээ үүсч ороогүй бол энийг та түрдээ програм болгочихоо. Яг гэвэл энэ community байх үед Lockrim маань импорт хийж ордоггүй байгаа нэг алдаа өгöd байдаг. Тийм учраас энийгээ basic unit of planning-ийн програм болгочихноо. За тэгээд дараах мэдээллүүд бол бүглэгдсэн байх ёстой. Одоо assessment design phase, implementation phase гэл тэ. Энэ дээр мэдээ түрүү харагч 98 оны 10 сарын 1-ээс эхэлж байгаа. Тэгээд implementation assessment design phase 99 оны 9 сарын 30-нд дуусна. За дараа нь 99 оны 10 сарын 1-ээс 2004 онд энд нэг mark inactive гэдэг бас байж байгаа. Эднэрийг сонгохгүй шүү. Ягаад гэвэл энэ implementation phase байгаа учраас. За ингээд 5 жилээр ингээд implementation phase-үүд явж байна. За final implementation phase орж ирлээ. Ингээ орж ирж байна. Мэдээж та өөрийнхөө ADP-ийнхаа life cycle-та энэ хугацаануудыг тааруулж өгөх ёстой. За энэ дээр бас нэг ADP-нүүдийн маань буруу оруулж өгöd байгаа зүйл маань болохоор энд энэ дээр биш юм програм профайл дээр биш. За энэ дээр голоо бол биччихнэ. За энэ дээр бол нийт одоо аригийнхаа хүн амын тоог одоо охид хүүгүүдийн насны ангиллаар тэгээд adult нь бол насны ангил байхгүй ингээд эрэгтэй эмэгтэй гэдгээр ингээд нийт бол population орж ирж байна. За энд бол төслийн шууд одоо энэ програмын нийт одоо төслүүдийн давхардаагүй тоогоор нийт beneficiaries-үүдийн тоо гэсэн үг. За энэ дэр бол RC хүүхдүүдээр бол 2524-г тавьсан байгаа харагдаж байна. Зөвхөн RC-гаараа бол заавал тавихгүй. Одоо бүх төслийн одоо нийт одоо бүх прожектуудын маань нэрэлт одоо direct beneficiaries-үүд буюу зөвхөн RC биш. Одоо чинь sprinklers авч байгаа хүүхдүүд их мэтлэнгийн тэр эднес чинь бүгд орох учраас энэ тоо бол харьцангуй өндөр бол гарах ёстой. Тэгэхээр энэ тоог бол булган ADP бол засах шаардлагатай байгаа юм байна. За гих мэтлэнгээр энэ мэдээллүүдээ бол энэ дээр current ингээд энэ дээр offset тавина, энэ дээр longitude, latitude тавьж өгөх юм. Жишээтэй ингээд энэ мэдээллүүдээ ингээд оруулаад submit дарж чаана. За тэгэхээр энэ дээр би ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй учраас би энэ дээр cancel хийгээ гарчээ. За дараагаар нь project profile-а шалгах хэрэгтэй. За project profile-а шалгахын тулд project profile-а дарна. Дээрс дарлаа. За ингээд миний 3 project
одоо булган дээр чи явж байгаа учраас харагдчихээн. За энэ дээр би economic project-ийг жишээ нь би edit хийгээд харъя. За жоохон уншиж байна. Энэ уншиж байгаа хугацаа бас хүлээх хэрэгтэй. За бүх лог фреймүүдээ оруулаад дуусныхаа дараагаар яах ёстой вэ гэхээр одоо энэ 3 лог фреймийг оруулах ёстой шүү дээ. Энэ 3 лог фрейм оруулж дуусгаад буцаад нөгөө програм профайлаа нээж ягаад булганыхаа профайлыг харамдааны зургийг дарж нээгээд тэндээсээ basic unit planning гэдгээ програм байсны community болох ёстой шүү. Тэрийг мартаж болохгүй. Мөн хоёрдугаарт энэ дээр зөв фейсээ тавьж өгнө. Танаа API маань одоо implementation phase-ийн 3 дугаар phase дээр явж байгаа бол энийг implementation phase гэж тавиад энийг 3 юм уу 2 те одоо яг implementation phase гэдэг маань одоо танаа API маань одоо аль хугацаанд явж байгаа вэ гэдэг чинь өөрөөр хэлбэл энэ гэсэн үг. Танаа API implementation phase-ийн 2 дугаар cycle дээр байгаа бол өөрөөр хэлбэл одоо энэ хугацаанд дотор байгаа бол яг үхээр энэ дээр implementation phase гэж сонгоод энийг 2 гэж тавих нэ. За булган HP-ийн хувьд 1135 програмын хувьд болохоор одоо transition буюу final implementation phase эхэлсэн байна. Тийм учраас энэ нь final implementation phase байх ёстой. Энэ дээр ямар нэгэн өөрчлөлт бол хийхгүй. Зөвхөн шууд final implementation phase гэдгээ сонгоод энэ дээр бол төслийнхөө direct beneficiaries-уудыг бол тавина. Энэ дээр болохоор ерөнхийдөө бас л нөгөө RC хүүхдүүдийнхаа тоог бол тавьсан байна. Дээрээс нь энэ дээр project модулуудаа эндээс бол заавал сонгох ёстой. Энэ өөрөө economic-ийн project учраас энэ дээр economic-тай хамааралтай одоо project модулуудаа заавал бол тавьж өгөх ёстой юм аа. За жишээ нь saving group дээр ажилладаг saving group гэх мэтлэнгээр тийм ээ. Энэ бол economic project шүү дээ. Дараа нь primary programming категориг бас сонгож өгөх ёстой. Энэ дээр economic учраас economic development гэх мэтлэнгээр. За дараа нь яг үхээр энэ дээр save дараад өөрөө өөрсдийнхөө таад энэ одоо мэдж байгаа учраас эднэрийг ингээд тавьж өгнө. За ингээд save submit хийчихье. За одоо яг үхээр log frame оруулнаа. Log frame оруулахын тулд utilities руу ороод одоо энэ дээр log frame дээр орохын тулд ч яг үхээр бид нар planning дээр ороод log frame дээр орж байгаа тийм ээ. Одоо энэ дээр ороход булган ADP-ийнхаа log frame-ийг сортлж харъя. Үүсээгүй байх тийм ээ. Тэгэхээр ингэж нэг үүсгэж болно. Гэхдээ тэр болол их хол зам. Тэгэхээр зөв үүсгэхийн тулд бид нар энэ Excel-ийнхаа энэ файлаа бол хийцэн байх ёстой. Тэгээд дараа нь utilities-ээс import хийгээд log frame-гээ орчноо. За ингэж орохын тулд яах вэ гэхээр Excel файлаасаа export хийх ёстой. Түүний тулд яах вэ гэхээр project summary руу ороод мэдээж та миний явуулсан линкээр буюу энэ линкээс авсан PDD хийх нь байна. Эннээс өмнөх вершнүүд нь болохоор одоо project design document-ийн version 2 бол 29 руу export хийдэг тийм function бол байхгүй. Тэгэхээр version 3.1-ээс эхэлж тэр function байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлийн PDD-ийн version-ыг энэ сайтаас татчих болдгоо. За тэгэхээр энийг бол би татцсан ингээд log frame-уудаа бол ингээд түрүүн яаж хийгээд заасан ингээд хийцэн байгаа. Одоо ингээд project summary руу ороод generate export file for horizon гэдэг товчлуурыг дарж байгаамаа. Ингэснээр таны C disk-ын дотор temp гэдэг фолдер үүснэ. Тэгээд тэр temp гэдэг дотор horizon-ы flat file-ыг бид нар хадгалнаа гэсэн тийм мессеж ирж байна. Энийг yes дарлаа. Ингээд тодорхой хугацаанд ингээд Excel-ээс Excel файл үүсэж байгаа. За ингээд generation file бол амжилттай хийгдэж дууслаа гэж нөхөд дарлаа. За одоо би энэ Excel-ийг бол хаачих. За ингээд yes тийм ээ хадгалах уу гэж хадгалнаа. За дараа нөгөө Excel файл маань хаана байгаа вэ гэхээр C дотор temp гэдэг фолдер дотор байгаа.
Тэр маань бол 186 133 төсөлтөө ингээд үүссэн байна. За энийг би нээ yes дараалаа. За ингээд шалгаж үзлээ. За ингээд мэдээллүүд маань ингээд төрсэн байна. За яг их мэтлэнгээр ингээд мэдээллүүд маань орчээ. Иймэрхүү л файл үүсэж байгаамаа. Ер нь түрүүнийхийг уншааснаас хойш. За энэ дээр ингээд бид нэр эднэрийг үүсгээх учраас ингээ хоосон багнууд бол шийтүүд бол үүссэн байгаа. За энийг ингээ хаачээ. За одоо яах вэ гэхээр utilities зэс рүү ороод import хийнэ. Import хийхин тулд utilities рүү import руу ороод locrem гэдэг нөгөө C-ийн temp гэсэн нэртэй фолдер дотор үүссэн файлаа зааж өгнө. Энэ бас нэг төр хугацаанд бол унших юм байна. Тэрийг нь жоохон хэлээч. За ингээд эхэллээ. За locrem файлаа сонгоно гэж байна. Browse дараад мэдээж нөгөө my computer дотор C disk-ын дотор temp гэсэн нэртэй фолдер байгаа гэсэн. За ингээд үүссэн Excel файлаа ингээд сонголоо. Open дарлаа. За ингээд upload файлаа дарахнаа. За энэ бас тодорхой хэмжээнд бас хугацаа шаардаж уншина.